Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань эхэлж байна. Хэрвээ Христэд итгэгчдээс амилсан баярын утга учирын талаар асуувал ихэнх нь түүний энэ дэлхий дээрх үйлчлэл, загалмаа дээрх үхэл болон үхлээс амилсан амиллалын талаар ярих байх. Хэдийгээр бид энэ бүхнийг сайн мэддэгч Христийн үхэл болон амиллал нь бидэнтэй сүнслэг утгаараа хэрхэн холбогдож байгааг төдийлөн тайлбарлаж мэддэггүй. Тиймээс хэрвээ та загалмай дээр яг юу болсон бэ гэдгийг нарийн тодорхой тайлбарлаж мэдэхгүй бол доктор Стенли ярианд анхаарлаа хандуулаарай. Хамтдаа доктор Стенлиг угтан авцгаая. Хэрвээ хэн нэгэн хүн танаас загалмай дээр яг юу болсон бэ гэж асуувал та энэ асуултад хэрхэн хариулах вэ? Бидний ихэнх нь энэ асуултад хариулахдаа Есүс Христийг хэрхэн Ромын цэргүүд загалмай дээр хадсан тухай, түүний хувцсыг хэрхэн шодож хуваасан тухай, түүний шавнар холоос түүнийг харж байсан тухай ярих юм. Магадгүй бид хүмүүс түүнийг хэрхэн доромжлон гутааж, Матай номын 27-гийн 42-д бичигдсэнчлэн тэр бусдыг аварсан ч өөрийг аварч чадахгүй, тэр бол Израилийн хаан, тэр одоо загалмаанаас бууг, тэгвэл бид түүнд итгэе хэмээн хэлцгээж байсныг нь ярих бах. Тэгвэл Есүсийг цовдлогдох үед дэлхийн ертөнцийг түнэр харанхуй нөмөрснийг та юу гэж тайлбарлах вэ? Аимшигтай газар хөдөл болсныг та юу гэж тайлбарлах вэ? Бидний нүдэнд үл үзэгдэх тэрхүү сүнслэг ертөнцид яг юу болсныг та хэрхэн тайлбарлах вэ? Үүндээ Христэд итгэдэггүй хүнч Библийг уншаад тухайн үед ямар үйл явдал болсныг бидэнд ярьж өгч чадна. Гэхдээ загалмай дээр бидний махан биеийн нүдэнд харагдаж байгаагаас хавьгүй илүү агуу зүйлс өрнсөн байдаг юм. Тиймээс ч өнөөдөр би та бүхэнтэй загалмай дээр яг юу болсон юм бэ гэсэн сэдвээр ярилцахаар бэлдсэн байгаа. За тэгэхээр хамтдаа энэ цагийн эхэнд Галаат номын 6 дугаар бүлгийг гаргая. Загалмай дээр яг юу болсныг бүрэн дүүрэн харуулсан хүн л энд бичсэн үгсийг хэлж чадна гэж би итгэдэг. Ингээд хамтдаа Галаат номын 6 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлээр Илч Паул юу гэж өгүүлснийг харцгаая. Харин бидний эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаарч би үл сайрхна. Түүгээр ертөнц надад, би ертөнцөд цовдлогдсон юм а гэж Паул хэлсэн байна. За тэгэхээр бид өнөөдөр хамтдаа Христийн загалмай дээр жохом юу болсон тухай үздэцгээе. Тиймээс энд яригдж байгаа бүхнийг сайтар ойлгож ухаарахынхаа төлөө Бурханаас залбирanгуйгаарай. Учир нь энд ойлгосон ойлголтууд чинь таны дотор олон жилийн туршид хадгалагдж ирсэн аливаа буруу зөрүү ойлголтуудыг ч засаж залруулж өгөх хүчтэй юм шүү. Бас Христийн авралын тухай ойлголтууд болон Христийн авралтай холбоотой аливаа ойлгомж муутай нэр томьёонуудын талаарч тодорхой ойлголтуудыг танд өгөх болно. Тиймээс та бүхэн миний ярианд анхаарлаа хандуулаарай. Христийн үүрсэн загалмай дээр чухам юу болсныг хамтдаа бүрэн дүүрэн ойлгож ухаарж авцгаая. Юуны түрүүнд загалмай дээр гим нүгэл шүүгдсэн гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Эден цэцэрлэгт Адам Ява хоёр гим нүгэлд унсан тэр мөчөд л Бурхан нүглийн шүүлтийг тунхагласан юм. Тиймээс Жихэл номын 2:17 дээр Бурхан Адам Ява хоёрт харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөөлчээ зайлшгүй үхнэ гэж айлтсан. Энэ бол нүглийн дээгүүр тунхагласан Бурханы шүүлт байсан юм. Тиймээс Изекиэлийн 18:4-т Бурхан айлдахдаа харахтун бүх ам минийх юм. Эцгийн ам хөвгүүний ам адилхан минийх юм. Нүглийг үлдэгч ам өөхөх болно хэмээн айлтсан байдаг. Энэ бол гим нүглийн дээр тунхагласан Бурханы шүүлтийг өгүүлсэн байна. За тэгэхээр шинэ гэрээний 1-р бүлэг дээр Бурханы уур хилэн буюу шүүлт бүх зөвхт бус хүмүүсийн дээр илчлэгдсэн гэдгийг тунхагласан байдаг. Бурханы уур хилэн бол гим нүглийн эсрэг Бурханы ариун байдлаас ундран гарч буй Бурханы уур хилэн юм. Энэ бол гим нүглийн аливаа хэлбэрийг хизээч хүлээн зөвшөөрөх аргагүй Бурханы төгс зөвхт байдлын хөдөлшгүй хатуу байр суурийн илэрхийлэл юм. Библиэд хэлэхдээ Бурхан нүглийг шүүх болно гэж айлдсан. Тэгвэл загалмай дээр Бурхан энэ үгийнхээ дагуу нүглийн дээрх шүүлтийг гүйцэлдүүлсэн юм. Хуучин гэрээнд үүнийг олон удаа иш үзүүлсэн байдаг. Түүгээр зогсохгүй хуучин гэрээний тахилчлалын систем нь өөрөө гим нүглийн шүүлтийн зураглал байсан юм. Жишээ нь хуучин гэрээнд Бурхан Израильчуудад тахилчлалын системийг өгч нүглийнхэн төлөө хураг болон бусад малаар тахил өргөхийг тушаасан байдаг. Тэгвэл Израильчуудын олон зуун жилийн туршид дагаж мөрдөж ирсэн тэр бүх дахлын зан үйл нь бүхэлдээ
нүгэл шүүгдэх ёстой гэсэн Бурхны байр суурийг тунхагласаар ирсэн юм. Бурхны уур хилэн гим нүглийн дээрээс заавал буух болно гэдгийг энэ нь тунхаглаж ирсэн юм. Тиймээс тухайн үед аливаа хүн гим нүгэл үйлдсэн л бол Бурхны өмнө ирж тахилын ширээн дээр хургаар тахил өргөдөг байсан. Тахилд өргөж буй хурганы хоолойг тахилч хурц хутгаар хэрчиж цусыг нь юулж аваад тахилын ширээ рүү шүршдэг байсан. Энэ нь хожим энэ ертөнцийн нүглийн төлөө цусаа урсгах Бурхны хураг болох түүний хүү Есүс Христийн зураглал байсан юм. Нөгөө төгөр Бурхан нүглийг ямар ноцтойгоор үздэг болохыг илэрхийлж байна. Нүгэл өөрөө маш орын муу учраас Бурхны шүлд Бурхны уур хилэн төдий чинээ ширүүн байсан юм. Тиймээс хожим ирэх Есүс Христийн агуу үйлчлэлийг зураглан харуулсан мянган сая мал тахилын ширээний өмнө цусаа урсгасан юм. Тахилч тэр их цусыг тахилын ширээ рүү цацдаг байсан. Тэгвэл тэрхүү үйлдэл нэг бүр нь нүглийн дээр буулгах Бурхны шүүлтийн зураглал байсан юм. Тиймээс Бурхан гим нүгэлд ямар ноцтой ханддаг болохыг ухаарах юм бол бид гим нүгэлд хизэж хөнгөн хумга хандхаа болох болно. Учир нь хуучин гэрээний тахилчлалын бүх систем бүхэлдээ гим нүглийг үзэн ядсан Бурхны үзэн ядалтын илэрхийлэл юм. Тиймээс гим нүгэл Бурхны уур хилэнг амсах нь гарцаагүй. Гим нүглийн дээр Бурхны шүүлт буух нь гарцаагүй. Харин хуучин гэрээний үед хүмүүс гим нүглийнхээ төлөө хургаар тахил өргөх үедээ хожим тэдний төлөө тахил болон цусаа урсгах Бурхны хураг болох түүний хүү Есүс Христийг угтан энэ бүхнийг үлдэж байсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Учир нь Есүс Христ загалмай дээр цовдлогдохдоо тахилын ширээн дээрх хурганы үүргийг гүйцэтгсэн юм. Хуучин гэрээнд тахил болсон хураг гим зэмгүй атлаа нүгэлтний нүглийн төлөөс болж амиа өгдөг байсан бол Есүс Христ загалмай дээр амиа өгөхдөө бид бүгдийн гим нүглийн төлөө амиа өгч цусаа урсгасан юм. Харин Бурхан үүнийг урдаас мэдэж байсан юм. Израильчуудад тахилчлалын системийг өгч үүгээр хожим Есүс Христийн үйлдэх агуу үйлсийг тэдэнд зураглан харуулсаар байсан юм. За тэгэхээр хэдийгээр тухайн үеийн хүмүүс Есүс Христ загалмай дээр хэрхэн хадагдахыг харж байсан боловч үнэн хэрэгтээ загалмай дээр нүгэл шүүгдэж тэрхүү шүүлт нь Есүс Христээр дамжуулан гүйцэлдсэн юм. Тиймээс Есүс Христ загалмайд хадагдах үед нүгэл шүүгдсэн байна. Бурхны хүү Есүс сайн дураар бидний өмнөөс өөрийгөө тахил болгон өргөснөөр бидний дээр буух ёстой байсан Бурхны уур хилэн түүний дээр бууж тэр бидний гим нүглийн төлөөсийг бидний өмнөөс төлсөн юм. Тийхүү нүгэлгүй тэр нүглийн тахил болсноор нүглийн дээр Бурхны шүүлтийг бүрэн гүйцэлдүүлсэн юм. Тиймээс аливаа хүн Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авах үед тэр хүнд яг чухам юу тохиолддог юм бэ? Бурхан тэр хүний бүх гим нүглийн шүүлтийг Есүс Христийн дээр буулгасанд тооцдог гэсэн үг. Тэр хүний дээр байсан бүх гим нүглийн буруутгалыг, ял шийтгэлийг, уур хилэнг, аимшигт шүүлтийг бүгд нь загалмайд цовдлогдсон Христийн дээр тохож тэр бүх төлөөс бүр мөсөн түүгээр дамжуулан төлөгдсөнд тооцдог гэсэн үг. Тиймээс аливаа хүн Есүс Христэд итгэхээс татгалзах юм бол үүгээрээ тэр Есүс Христийн тэр хүний нүглийн төлөөсийг бүрэн төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэсэн үг юм. Ингэснээрээ тэр хүн гим нүглийнхээ төлөөсийг би өөрөө төлөх болно хэмээн тунхаглаж байна гэсэн үг юм. Гэтэл нүглийн төлөөс үхэл гэдгийг Библиэд тодорхой хэлсэн. Тиймээс нүглийнхээ төлөөсийг төлөхийн тулд аливаа хүн бие махбодын хувьд үхээ зогсохгүй, сүнслэг мөнхийн үхлээр үхэх ёстой болно. Тиймээс бидний хувьд үнэндээ хоёр сонголт үлдэж байгаа юм. Нэг бол Есүс Христэд итгэж түүний загалмай үхэл миний гим нүглийн төлөөсийг бүрэн төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Эсвэл түүнээс татгалзаж хожимын нэгэн өдөр Бурхны өмнө гим нүглийнхээ төлөөсийг бүрэн төлж Бурхны мөнхийн шийтгэлийг өөр дээрээ хүлээн авах. Тэгвэл найз минь, гим нүглээ уучлуулах цорын ганц зам л бие гэдгийг Библи бидэнд батлан хэлсэн байгаа юм. Өөр зам гэж байхгүй. Тэр цорын ганц зам бол Есүс Христийн урсгасан цусаар гим нүглээ угаалган цагаатгуулж Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авах явдал юм шүү. Цаашаага үзвэл загалмай дээр яг юу болсон юм бэ? Хоёрдугаарт загалмай дээр Сатан ялагдсан. Магадгүй ингэж хэлэхэр та дотроо гэхдээ Сатан ялагдсан юм шиг санагдахгүй л байна да гэж хэлж магадгүй. Өнөөдөр Сатан маш идэвхтэйгээр ажилласаар байгаа юм биш үү гэж та хэлэх байх. Тэгвэл хамтдаа Эхлэл номын 3 дугаар бүлэг рүү очицгоё. Юу тохиолдсныг эргэн саны.
Адам Ева хоёр Эден цэцэрлэгт гэм нүгэлд унах үед Бурхан Адам Ев хоёрыг зэмлээ зогсохгүй мөн диаволыг буюу муу нэгнийг зэмлсэн. Тэр тэдэнд инхүү айлтсан. Эхлэл номын 3 дугаар бүлгийн 15-ыг харах юм бол би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгоогч нь бяцалж түүний өсгийг чи няцлана гэсэн байна. Өөрөөр хэлбэл сатана чи ялагдах болно хэмээн Бурхан айлтсан юм. Тэгвэл хуучин гэрээнд иш үзүүлэгдсэн энэ үгс Есүс Христийн үйлчлэлээр дамжуулан биелээ болсон юм. Шинэ гэрээнд Есүс диаволыг хөөн зайлуулах бүрд сатан ялагдаж байсан. Хэн нэгэн хүн өвчнөөс эдгэрэх бүрд сатан ялагдаж байсан. Хэн нэгэн хүн Есүс Христийг дагах шийдвэр гаргах бүрд сатан бүрч томоор ялагдаж байсан. Гэхдээ сатанд эцсийн бөгөөд үхлийн цохилтыг Есүс загалмай дээр бүрэн хийсэн юм. Сатан Есүс Христийг загалмай үхлээр хүн төрлөختний бүх гим нүглийг цагаатгасаа гэж огт хүсээгүй. Бурхны хүү огт гим нүгэлгүй атлаа хүн төрлөختний төлөө загалмай дээр амиа өгч урсгасан цусаараа тэдний гим нүглийн төлөөсийг үрд төлөөсэй гэж тэр огтхон ч хүсээгүй. Тиймээс Есүс Христ загалмай дээр сатанд үхлийн цохилт өгсөн юм. Мөн амиллаараа энэ ялалтаа үрд баталгаажуулсан юм. Есүс Христийн цусаар дамжуулан бидний гим нүгэл үрд цагаатгагдсан гэдгийг бид яаж мэдэж байгаа юм бэ? Есүс Христийн урсгасан цусыг Бурхан эцэг нь бидний нүглийн төлөөс болгон хүлээн авсан гэдгийг бид яаж мэдэж байгаа юм бэ? Найз минь, Есүс Христ үхлээс амьсан өөрөө бидний гим нүглийн төлөөс бүрэн төлөгдсөн болохыг тунхаглаж буй Бурхан эцгийн тунхаглал байсан юм. Есүс Христэд итгэсэн хүмүүс амьдралд нь үйлчилж байсан нүглийн хүчээс үрд чөлөөлөгдсөн гэдгийг баталсан баталгаа байсан юм. Тиймээс хэрвээ та Есүс Христэд итгэсэн бол таны төлөөх золилт үрд гүйцэлдсэн. Одоо сатанд таныг захирах эрх хүч байхгүй. Таныг хөнөөж мөн устгаж чадахгүй. Христэд итгэгчид бид өөрсдөө л зөвшөөрөхгүй юм бол тэр бидэнд юу ч хийж чадахгүй. Тиймээс ч 1-р Иохны 4:4 дээр ингэж хэлсэн байдаг. Бяцхан хүүхдүүдээ та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа тэр бол дэлхийд байгчаас агуу юм хэмээн тунхагласан байна. Таны төлөө загалмай дээр цовлогдож амиа өгсөн Есүс Христ одоо таны амь амьдрал болсон. Тэр таны дотор ариун сүнсээрээ оршин байна. Тиймээс түүний амьллын хүч чадал таны дотор оршин байгааг та битгий мартаарай. Сатан ялагдсан. Христийн амьлал бол энэхүү ялалтын тунхаглал байсан юм. За харин 3 дугаарт загалмай дээр Есүс Христ урсгасан цусаараа бидэнд авралыг худалдан авч өгсөн юм. Эзэн алдарш хултугай. Учир нь тэр бидэнд авралыг худалдан авч өгсөн. Тэгвэл авралыг худалдан авсан гэдэг нь чухам юу гэсэн үг юм бэ? Тэр биднийг худалдан авахын тулд ямар төлбөрийг төлсөн юм бэ? Есүс Христ бидний төлөө цусаа урсгаж, урсгасан цусаараа бидэнд авралыг худалдан авч өгсөн юм. Хамтдаа 1-р Петр номыг гаргая л да. Энд бидний авралын талаар үнэхээр гайхалтай зүйлсийг Илч Петр тунхагласан байдаг. Хамтдаа 1-р Петрийн 1-р бүлгийн 18-аас 19-ыг гаргаад харъя. Ингэхдээ та нар эцэг өвгдөөсөө өвлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлсээр бус. Харин гим зэмгүй бөгөөд толбгүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсноо мэдэгтүн гэж хэлсэн байна. Бидний хувьд авралыг авсан хэмээн тунхаглахдаа Есүс Христийн урсгасан цусаар дамжуулан аврагдсан гэдгээ үргэлж санаж байх учиртай. Учир нь энэ бол бидний авралын төлөө, түүний төлсөн төлөөс юм. Би ийм цус, мус ярьсан ярианд дургу гэж та бодож байна уу? Найз минь, ингэж бодож байгаа хүн байгаа бол тэр хүн авралын тухай юу ч ойлгохгүй байна гэсэн үг юм. Сатан юуг үзэн яддаг болохыг ч мэдэхгүй байна гэсэн үг. Тэр Библийн үгсийг үзэн яддаг. Есүсийн нэрийг үзэн яддаг. Яг тэр хэмжээгээрээ Есүсийн цус гэсэн үгийг бүрч илүүгээр үзэн яддаг юм. Яг гэвэл Есүсийн цусаар тэр биднийг худалдан авсан юм. Есүс та бидний төлөө загалмай дээр сайн дураараа цусаа урсгасан учраас бид Бурханаар аврагдсан юм. Тиймээс Бурхан биднийг устгагдах алт мөнгөөр биш, харин Есүс Христийн мөнхийн цусаар худалдан авсан юм. Тэгвэл эндээс өөр нэгэн асуулт бидний өмнө урган гарч ирэх болно. Хамтдаа Матай номын 20 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийг харъя. Үүнчлэн хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олонний төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэсэн байна.
Есүс өөрийг олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн гэж хэлсэн байна. Энэ нь тэр биднийг худалдан авахын тулд амиа золиослсон, цусаа урсгасан гэсэн үг. Тэгвэл та нэг зүйлийг бодоод үзээрэй. Хэн биднийг худалдан авсан юм бэ? Бурхан эцэг худалдан авсан. Тэр хэнийг худалдаж авсан юм бэ? Тэр биднийг худалдаж авсан. Тэр юугаар биднийг худалдаж авсан юм бэ? Христийн урсгасан цусаар худалдаж авсан. Алт мөнгөөр биш. Харин Христийн эрхэм нандин цусаар. Үүний хуучин гэрээний туршид Израильчуудын тахилчлалын системээр дамжуулан Бурхан тунхагласаар байсан. Тэгвэл эндээс нэг том асуулт урган гарч ирнэ. Тэр төлөөсийг хэнд төлсөн юм бэ? Есүсийн эрхэм нандин цусыг төлөөс болгон чухам хэнд төлсөн юм бэ? Бурхан биднийг худалдан авахдаа бидний төлөө төлсөн тэр эрхэм нандин цусыг хэнд төлсөн болж таарах вэ? Магадгүй та дотроо сатан дуу гэж асууж байж болох юм. Үгүй ээ. Найз минь, Бурхан сатанд ямар ч өрөөгүй. Бурхан сатанд юу ч төлөх шаардлагагүй. Тэгэхээр бидний төлөө Есүс цусаа урсгаж, биднийг эрдэнэт цусаараа худалдан авсан гэдэг нь Бурхан сатанд төлбөр төлсөн гэсэн үг огтхонч биш. Тэгвэл энд бид нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Есүс Христ бидний өмнөөс золиос болж сайн дураараа амиа өгсөн. Тэр урсгасан цусаараа та бидний бүх гэм нүглийг цагаатгаж, Бурханы уур хилэнг өөр дээрээ бүрэн хүлээж авсан. Тэгвэл Есүс Христ энэ бүх төлөөсийг хэнд төлсөн байх нь вэ? Энэ асуултад хариулахын тулд хамтдаа бодцгоё. Нүглийн төлөөс үхэл гэж хэн айлдсан бэ? Бурхан эцэг өөрөө энэ хуулийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, нүглийн шийтгэлийг тогтоосон тэр л Бурхан өөрөө бидний нүглийн төлөөсийг бидний өмнөөс төлж өгсөн гэсэн үг. Нүглийн төлөөс нь үхэл гэж айлдсан тэр л Бурхан биднийг аврахын тулд цорын ганц хүүгээ илгээсэн байх нь. Тиймээс тэр энэ дэлхийд ирж гим зэмгүүгээр амьдарч та бидний өмнөөс үхлийн зовлон амссан юм. Улмаар хүмүүс түүнийг загалмай дээр хадах үед та бидний буруутгалч мөн түүнтэй хамт хадагдсан байх нь. Тиймээс түүний урсгасан цусаар бидний бүх буруутгал, бүх бузар гим нүгэл цаадагдсан байх нь. Өөрөөр хэлбэл, Бурхан эцэг өөрөө өөрийнхөө тогтоосон тэр хуулийн шаардлагыг өөрөө бидний өмнөөс гүйцэлдүүлж өгсөн гэсэн үг. Нүглийн төлөөс нь үхэл байх ёстой гэдгийг тэр өөрөө тогтоож өгсөн. Улмаар Есүс Христийн үхлээр дамжуулан энэ шаардлагыг тэр өөрөө хангаж өгсөн. Үүний төлөө Бурхан цорын ганц хүүгээ загалмад хадагдахыг зөвшөөрсөн юм. Тэгэхээр Бурхан эцэг диаволд төлөөс төлөөгүй байх нь. Харин өөрийнхөө тогтоосон шаардлагыг буюу гим нүглийн төлөөс ямар байх ёстойг тогтоож өгсөн тэр хуулиа өөрөө гүйцэлдүүлэн өөртөө хангасан гэсэн үг. Эндээс нэг зүйлийг хараарай. Бурханы цорын ганц хүү Есүс Христ энэ дэлхийд ирж та бидний өмнөөс загалмад хадагдан амиа өгсөн. Тиймээс та бидний гим нүглийн улмаас та бидний дээр буух ёстой байсан Бурханы уур хилэн Есүс Христийн дээр буусан. Тиймээс бидний дээр буулсан бүхий л буруутгал оргүй арилсан. Учир нь нүглийн төлөөс үхэл гэсэн Бурханы хууль шаардлагыг тэр биелүүлсэн юм. Ингэж байж бид Бурханы уучлалыг хүлээж авах боломжтой болсон юм. Зөвхөн ингэж байж л бид буруутгал, ял шийтгэлээс чөлөөлөгдөх боломжтой болсон юм. Зөвхөн ингэж байж л бидний гим нүгэл цагаатгадах боломжтой болсон юм а. Учир нь ингэж байж л бид сая Бурхан эцгийн мэлмид тааламжтай харагдах болсон юм. Тиймээс найз минь, би чамайг Есүс Христийн нэрээр ятхан гуйж байна. Чамд ердөө хоёрхан сонголт байгаа. Нэг бол Есүс Христийн загалмайн үхлийг, түүний үхлээр дамжуулан ирэх золилт, цагаатгал, уучлал, өршөөл, авралаас татгалзах, эсвэл Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авах. Хэрвээ чи Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авахаас татгалзаж явсаар хожим нь энэ дэлхийг орхиж тамд хаягдвал тэр цагт чамд өөрийгөө буруутгахаас өөр хэнийг ч буруутгах боломж байхгүй гэдгийг санаарай. Тиймээс та энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Нүглийн төлөөс бол мөнхийн үхэл юм. Хэрвээ та хожим нь Бурханы өмнө зогсохдоо Есүс Христийг эзнээ болгон хүлээн авахс татгалцсан хിവэр байх юм бол танд ямар ч аврагдах найдвар байхгүй байх болно. Та сайн үлсээр өөрийгөө аварч чадна гэж үү? Үгүй ээ. Нүглийн төлөөс нь үхэл болохоос сайн үйлс биш. Христ таныг үхлээрээ урсгасан цусаараа
зольж авсан болохоос сайн үйлсээрээ зольж аваагүй юм. Нүглийн уучлал өгөгдөхийн тулд заавал цус урсах ёстой байсан. Гэтэл бүх хүн нүгэлтэй учраас таны нүглийн төлөө амиа өгч таны гим нүглийг цагаатгаж чадах хинч байгаагүй. Үүнийг хийж чадах цорын ганц хүн байсан Есүс Христ юм. Учир нь тэр бол энэ дэлхий дээр гим нүгэлгүй амьдарсан цорын ганц хүн. Учир нь тэр 100% хүн, 100% бурхан байсан юм. Тиймээс Есүс Христээс татгалзна гэдэг түүний өгч буй уучлал өршөөл авралаас татгалзаж буй хэрэг юм шүү. Гэтэл аврагдах өөр зам түүнээс өөр нэг ч байхгүй. Тэгвэл найз минь, чи Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авахыг хүсэхгүй гэж үү? Түүнийг амьдралдаа өрөхгүй гэж үү? Таны бүхий л сайн үйлс, таны үйлдэлсэн бүхий л буян, таныг аврах ямар ч хүчгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үү? Гагцгүй Есүс Христийн цусаар л аврагдах болно гэдэгтээ эвлэрэхгүй юм гэж үү? Учир нь мөнхийн улсад хүрэх үүнээс өөр зам гэж байхгүй. Тиймээс өнөөдөр би таны төлөө залбирмаар байна. Христэд итгэж хүн бүр хамтдаа чиний төлөө залбирахыг хүсэж байна. Найз минь, хэрвээ чи Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авахыг хүсэж байгаа бол надтай хамт дараах энгийн залбирлыг, энгийн хэрнээ авралын, энгийн хэрнээ гүн энэ залбирлыг хийгээрэй. Ингэхдээ хаа байгаа газараас чин сэтгэлээсээ залбир. Тэр цагт чи мөнхийн амийг хүлээн авах болно. Бурхан бол агуу. Бурхан таныг хааж ямар ч нөхцөлд аварч чадна. Хамт залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь. Би таны эсрэг нүгэл үйлдсэн билээ. Би бардан байсан. Би дуулуургүй байсан. Би тэрслүү байсан. Харин өнөөдөр би энэхүү сайн мэдээний үннийг хүлээн зөвшөөрч байна. Есүс Христ загалмайн үхлээрээ дамжуулан миний бүх гим нүглийн төлөөсийг бүрэн дүүрэн төлсөн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Эзэн Есүсээ, энэ цагт би таныг өөрийн амьдралын аврагч эзнээ болгон хүлээн авч байна. Энэ өдрөөс хойш та намайг удирдан дагуулаач. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Хэрвээ та саяын залбирлыг доктор Стенлитэй хамт чин сэтгэлээсээ залбирсан бол Есүс Христийн загалмайн үйлс тантай хамаатай болж таны бүх гим нүгэл уучлагдсан гэдэгт та итгэлтэй байж болно. Та Бурхантай эвлэрч Бурханы гэр бүлийн гишүүн болсон. Хэдийгээр та өөрөө энэ бүхнийг мэдрэхгүй байж болохч таны мөнхийн хувь тавилан үрд өөрчлөгдсөн гэдэгт та итгэлтэй байж болно. Хүн төрлөختний хамгийн агуу хэрэгцээ бол гим нүглийн уучлал гэдгийг Библиэд тодорхой хэлсэн байдаг. Тиймээс ч энэ цагийн төгсгөлд хамтдаа дуулал 32-ийн 1-2-т бичигдсэн үгсийг эргэн санацгаая. Ёс бус явдал нь уучлагдж, нүглүүд нь далдлагдсан нэгэн юутай ёроолтэй. Нүглийг нь эзэн үл тооцдог бөгөөд сүнсэндээ залмихгүй хүн ёроолтой. Замун дуулал 32-ийн 10-аас 11-ийг уншицгаая. Гин буруутны зовлон шаналл их эзэнд найдагч хүнийг хайр инрэл хүрээлэх болоо. Зөвхт хүмүүсээ та нар эзэн дотор баярлан баясагтун. Зүрхээрээ чих чудраг бүгдээ та нар баярлан хашгирахтун. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зүрхээр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл ithel.radio.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.